6 сарын 2-ны мэдлэг. За санскритээр оруулсан тайлбарыг энэ дээр юм учиртай юм бэ? За дотоод сэтгэлдээ хоёрдугаар бус байдлыг баримтлах хэрэгтэй. Дотооддоо ухаандаа нэгдмэл чанарыг баримтлана гэж. Өөрөөр хэлбэл мөн чанартаа нэгдвэл байдлыг оршоо. Харин гадаад үйлдэлүүдээ хоёрдмол байдлыг үл үгүйсгэн хоёрдмол ба хоёрдмол бус чанарын аль альнийг агуулсан нэгэн болж оршоо. Тэгэхээр дотоод сэтгэлийн нэгдмэл чанар гэдэг байгаа тийм. Тэгэнгүүт энэ нь бол таны дотоод баава буюу оршихуй мэдрэмж хандлага юм байна. Дотооддоо та бүх ертөнц, бүх хүмүүс нэгдмэл нэг ухамсар барахман гэдгийг баттай ухаарад би ба бусад гэх хуваагдлаас ангид байхыг хэлээд байгаа. За яаж хэрэгжүүлэх вэ гэж. Тэгэхээр дотооддоо сэтгэлдээ энэ бол зөвхөн би жинхэнэ би бөгөөд өөр юу ч үгүй гэх үнийг л дотооддоо хийх ёстой. За үйл ажиллагааны хоёрдмол чанар гэдэг нөгөө санскритаар бичсэн нэг ингэ тайлбарлаад үргэлжлэн явж байна. Үйл ажиллагааны хоёрдмол чанар гэдгийн утга нь яг юу гэсэн үг юм бэ гэж. Хэдийгээр дотооддоо бүгдийг нэг гэж хараад байгаа чинь гадаад ертөнцид үйлээ хийхдээ хоёрдмол байдлыг баримтлах шаардлагатай гэдгийг сануулад байгаа. Жишээ нь та гал ба усыг дотоод мөн чанартай нэгдмэл энерги гэд мэдж болох ч хоол хийхдээ гал дээр ус хийх үү эсвэл усанд гал хийх үү гэдгийг ялгах буюу ийм хоёрдмол чанар ингээд байгаад байгаа тийм. Үүнийг ялгах ёстой. Үүнтэй адил хүмүүстэй харилцахдаа ёс зүй өөрийг хариуцлагаа хоёрдмол ертөнцийн дүрмээр гүйцэтгэх хэрэгтэй. За хоёрдмол ба хоёрдмол бус чанарыг хослуулахдаа сударт үгүйснээр таны мөн чанар хоёрдмол болон хоёрдмол бус байдлыг аль алинд нь оролцож үзэгдэх байдлаараа үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ нь би ертөнцөөс тусдаа биш гэж дотооддоо амар амгалан байхын зэрэгцээ гадаад ертөнцийн үйл хэрэгт яг л зугаацсан харж байгаа мэдтэй оролцохыг л хэлээд байгаамаа. За ерөнхийдөө өөр ингээд товчлоод хэлэх юм бол энэ сургаалт нь хүнийг ертөнцөөс тасарч юу ч хийхгүй суухыг биш харин дотооддоо гэгэрсэн атлаа гаднаа эгэл хүн мэд үйлдэх тэрхүү гайхалтай тэнцвэр байдагт урьж байна. Басиста үргэлжлүүлээд өгүүлж бай. Чөлөөлөгдсөн гигэний жам ёсны үйл явцад төрж буй хүсэл нь шунал тачаалаас ангид байдаг. За тэгэхээр бурханд бол хүсэл бол төрдөг байх юм. Гэхдээ түүнд бол түүний хүсэл нь шунал тачаалаас ангид байдаг гэж. Харин гадаад юмс руу чиглэсэн хүсэл шуналтай холбоотой хүсэл нь хүлээсэнд хөтөлдгөө. Гэвч бүх бие гэх үзэлд суурилсан ойлголтууд арилсан үед зүрх сэтгэлд төрөх жам ёсны анхаарал нь чөлөөлөгдсөн гигэний мөн чанар юм аа. Тэгэхээр гадаад юмстай харьцаж явах үед үүсээд байгаа тэр зовлонт хүсэл нь хүлээс болчдөг. Харин ямар нэгэн зүйлд үл автах санаатай бус хүсэл гэж.
Энэ бол чөлөөлөлт болждог. Иж юмстай харьцахаас өмнө ч оршиж байсан, одоо ч оршиж байгаа үүр дурших тэрхүү хүсэл нь зам ёсных байдаг бөгөөд зовлонгүй байдаг. Энэ бол тунгалаг цэвэр ариун байдаг. Бүр тодруулж хэлж байна. Яг энэ хүслийг мэрэгдүүд юу гэж хэлдэг вэ гэсэн чинь хүлээсээс ангид хүсэл гэж нэрлэдэг. Тэгэхээр би үүнийг л өөрийн болгомоор байна гэл өмчлөх юм хүсэл төрөөд ирэхээр л сэтгэлд яадгүй хэрэг энэ сэтгэл маань бохирдоод ирдэг. Тэгэхээр энэ хүслийг бол тэр мэрэгэн хүн бол судар намыг уншиж өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө жинхэнэ биеийг мэдэх тэр аялалдаа гарсан хүн бол эдгээр энэ яг хүслийг бол орхих ёстой юм аа. Тэр хүлээсэнд хөтлөх хүслээс гадна төлөөлөгдөх хүсэл гэж бас бидэнд байгаад идэг юм байна. Төлөөлөгдөж гинсэн, гэгэрч хэмсэн гэдэг юм хүсэл. Үүнийгээс бас орхио гэж. Далай мэт аниргүй бай. Өөрийгөө буюу жинхэнэ биегээ, жинхэнэ өөрийнхөө мөн чанарыг өвтөлт, хөгшрөлт ба үхлээс ангид гэдгийг ухаарч мэдээд оюун бодлоо юунд ч бүү сатааруул бүх ертөнцийг хуурмаг гэдгийг ухаарсан үед өсөл шунал утга учраа алддаг. Хүний зүрх сэтгэлд дараах 4 төрлийн мэдрэмж төрдөг. За нэгт нь би бол эцэг эхээс төрсөн бие махбод. Хоёрт нь би бол бие махбодоос өөр нарийн атомлог зарчим мөн. Гуравт нь би бол ертөнцийн бүх олон төрлийн мөхөж устгах зүйлс доторх мөнхийн зарчим мөн. Би бас ертөнц бод хоосон огторгүй мэд цэвэр хоосон чанар мөн. За энэ дөрвийн хамгийн ихнийх нь таныг хүлээсэнд хөдөлдөг. Харин үлдсэн 3 таныг төлөөлөлтөнд хүргэдэг. Би бол бүх зүйлийн мөн чанар гэдгийг ухаарсан хүн дахин хизээч алдаа эндэгдэл болон зовлон уу гашууд автахгүй. Энэ бол зөвхөн би. Энийг хоосон чанар эсвэл байгаль, Мая, Брахман, Ухамсар, Шива, Пуруша гэх мэт олон янзаар тайлбарладаг. Гэхдээ ганцхан л зүйл яг бодит өөр юу ч байхгүй. Хоёрдмол бус байдлын ухаарлыг баримтлаад
Үүнийг үнэн гэж, үүнийг нэгдмэл үнэн гэж харах явдал. Гэхдээ таны мөн чанар хоёрдмол болон хоёрдмол бус аль алинд нь оролцож үзэгдэх байдлаараа үүлээ явуулсаар үргэлжлүүлсээр байдаг. Учир нь нэгдмэл чанарын тухай ойлголт нь хоёрдмол байдлаас ухаантай сэтгэл хуваагдлыг бий болгодог шүү дээ. Би ба бусад гэдэг тийм. Тэгэхээр нэгдмэл чанарын ойлголт нь өөрөө хоёрдмол байдлаас нэгдмэл бус чанарын тухай ойлголт нь нэгдмэл байдлаас үүсдэг. Тэгэхээр хоёрдмол тэр ерөөс яг эсрэгцэж чинь тийм. Эдгээр үзэл баримтлууд арилах үед хязгааргүй ухамсарл цорын гац бодит үнэн болох нь ухаарагддаг. Төлөөлөгдсөн тэрхүү мэргэн ухаантай хүн өнгөрсөн одоо ирээдүйн үйл явдлуудад үл автах бөгөөд дэлхийн ертөнцийн төлөв байдлыг зугаацсан баясангүй хөнхөн хардаг. Бид өөрсдийн оюун бодлоо хянаж чадаагүй мэдрэхүүн таашаалд төөрөлдсөн тэрхүү мөнхөгийн гүн ухааныг тайлбарлаж мөнхгийн тэр гүн ухааныг тайлбарлаж чадахгүй. Тэр бид бол өөрийнхөө оюун бодлоо хянаж чадаагүй байгаа тохиолдолд мэдрэхүүн таашаалдаа төөрөлцөөр л байх юм бэ. Тэр одоо төлөвөөс одоо энэ төлөвийг бол энэ гүн ухааныг энэ орчлон ертөнцийн гүн ухааныг тайлбарлах боломжгүй юм гэж хэлээд байгаа шүү. Тэд зөвхөн бэлгийн таашаал болон эд хөрөнгө хуримтлуулахыг сонирхдог. Бид мөн өвдөлт ба таашаалын хэлбэрээр бүх төрлийн шагнал, урамшуулал олгодог зан үйл болон хэвшмэл үйлүүдийн замыг тайлбарлах чадваргүй. Эдгээр судар нь хувь хүний бие гэх үзлээс салгаж бүхнийг хамарсан дээд ухамсартай нэгдэх тухай гүн гүнзгий зааврууд байгаа юм аа. Ингээд өнөөдрийн тайлбар очруулга өнгөрлөө.